хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хүүхдийн тусламжийн утас 108 утсанд хандна. Хүүхдийн тусламжийн утас 108 нь бол хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөн шаардлагатай тохиолдолд түр хамгаалах байранд аюулгүй байдлыг ханган ажиллана. Түр хамгаалах байранд аюулгүй байдлыг ханган ажиллах хугацаанд тухайн хүүхдэд одоо сэтгэл зүйн зөвлөгөө өгнө, ар гэртийн холбоо тогтооно, одоо ямар хүчирхийлэлд, ямар хэлбэрийн хүчирхийлэлд өртөж байгааг тодруулна. Тэгээд түр хамгаалах байр чинь дотоод журмаараа 7 хоног байрлуулах журамтай болохоор 7 хоногийн хугацаанд тухайн хүүхдийн ар гэртээ ажиллана, аль дүүргийн, аль хорооны ямар хаян дээр байдаг хүүхдээ ямар хүчирхийлэлд өртөж байна вэ гэдгийг бол тодруулж шат чатанда арга хэмжээ авч ажилладаг байгаа. Ер нь бол нийслэлийн гэр бүл хүүхд залуучуудын хөгжлийн газар маань бол хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүчирхийлэлд өртснийхэн дараа биш, хүчирхийлэлд өртөхөөс нь урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн цагдаагийн газартай хамтран илрүүлэлт 2020 арга хэмжээг одоо эхлүүлсэн явж байгаа. 2020 он гарсаар 1-р улирлын илрүүлэлт арга хэмжээ 3 сарын 10-наас 20-ны хооронд болсон. Тухайн үед бол тухайн илрүүлэлтээр бол эцэг эхийн хараа хяналтцул 105 хүүхэд илэрснээс 16 хүүхдийн түр хамгаалах байранд авч үйлчлэгийг үзүүлэн ажилласан байгаа. 20-р улирлын илрүүлэлт арга хэмжээ бол 5 сарын 11-ээс 20-ны хооронд үргэлжилж байгаа. Хөдөлмөр эрхлэгч хүүхдүүд рүү чиглэсэн арга хэмжээ явж байгаа.